Charmzone Misгүй эрүүл залуу. Сайн байцгаана үзэгчтэй. Charmzone дэмлэгтэй хамтран бэлтгэж байгаа цуврал контентын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Misгүй залуу эрүүл гэсэн үрээтэй. Энэхүү контентын маань шинэ дугаарыг танилцуулахаас өмнө та бүхэнд энэ нэмлэгийнхаа байршлыг танилцуулж өгье. За тэр Golden Buddha гэж бидний сайн мэддэг байшин байна. За дараагийн бас та бүгдээ мэддэг нэг байршил бол хуучин сарныхын улзур. За яг энэ хоёр байршлын дунд Charmzone нэмлэг маань байршиж байгаа. Ингээд шинэ дугаараа та бүхэн танилцуулахаас өмнө эхний дугаарт ямар бүтээгдэхүүн үйлчилгээ аппарат танилцуулагдсан, түүний үр дүн ямар байсан тухай эргэн нэг санацгаая. Контентыг хамтран бүтээж байгаа гэрэл тоотойгоо урьж जैन. За сайн аа. Миний сонирхлыг их татсан. За Airjet Helix нэрээ нүүр жижигэрч ингэж хомигдож орж ирсэн байгаа. За энэ болохоор арьс сулралтай холбоотойгоор нэм хуваагдлууд үүсч эхэлдэг. Үсээ чанга гооцсон юм шиг тийм татагдж байгаа мэдрэмж төрж байна. Би энэ нэмлэг дээрээ ойлгож авсан. Хөөх, ямар гоё ялчоо. За энэ хааныг та бүхэн Charmzone нэмлэгийн авсан шагналуудыг харуулж байгаа гэж бодож байна уу? Үгүй ээ. Энэ бол харин Charmzone нэмлэг олон улсын чанартай, дэлхийд алдартай аппарат тоног төхөөрөмж бүтээгдэхүүнүүдийг ашиглаж үйлчилгээгээ явуулдаг. Тэрхүү үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдийг аппаратыг ашиглах эрхийг өгсөн тийм эрхтэй мэрэгжлийн сургалтанд хамрагдсан эмчилгээ үзүүлэгч байгууллага болохыг баталсан ийм гэрчлэгээнүүд юм. Жишээ нь энэ Airjet гэдэг бол миний эхний орсон Airjet гэдэг аппаратыг ашиглах, түүн дээр ажиллах гэрчлэгээ бүхий аль бие усны байгууллага гэдгийг баталгаажуулсан ийм пайз байж байна. За өнөөдрийнхэн дугаараар би та бүхэнд арьсны унжилт, батгажилт, за нөсөө толб, мөн язралтын сорив гих мэт асуудлуудыг мэсгүүгээр, өвдөлтгүйгээр, зүүгээр хатахгүйгээр шийдэх боломжийг олгох Италийн алдарт Red Touch гэдэг аппарат хэрхэн ажилладаг, түүний үр дүн ямар болох тухай мэдээллийг хүргэнэ. Сайн байна уу? Сайн байна уу? Dreaming. За эхлээд тойлоо танилцъя. Та энэ нэмлэгт хэдэн жил ажиллаж байна? Ямар төхөөрөмж аппаратууд, ямар үйлчлэгийг илүү мэрэгшин хийдэг вэ? За намайг Батнам гэдэг арьсгоо заслын эмч мэрэгчлээ. За энэ Charmzone Life Beauty Med эмнэлэгт ажиллаад 7 жил болж байна. За манай эмнэлэг болохоор арьсгоо заслын чиглэлээр 10 гаруй төрлийн аппарат тоног төхөөрөмжүүдийг ажилуулдаг. За эндээ болохоор манай эмнэлэг маань гадаад болон дотоодын мэрэгсэн сургалтуудад хамруулад тухайн аппаратаа болохоор хийх хэрэгтэй болдог. Ажилуулах чадвартай болдог байгаа. За Red Touch аппаратны маань оролцогч арьсны ямар асуудалтай хүн байна? За Red Touch Pro аппаратанд сонгон шалгаруулалтаар сонгогдож авсан эгч маань төгс жаргал гэдэгч 57 настай. За ер нь бол нүүрний хэлбэр болоод нүүрний доошоо суулт унжилтууд өгсөн. Арьсны нэлэнхүйтэй болохоор нүүр болоод хүзүүний арьсны сулрал ихтэй, арьсны нэмгэрж доошоо суулт их өгсөн байгаа. Ийм шинж тэмдэг эмэгтэйчүүдийн энэ нас нь ер нь түгээмэл байдаг. Түгээмэл байдаг. Цэвэрлтийн нас ялангуяа ядар болоод ирэхээр илүү арьсны унжилт, сулрал, гүн үрчлээнүүд илүү тодорч харагддаг. Нүүрний хэлбэрийн алдагдал ч өгнө, нүүрний арьсны сулрал унжилтууд ч илүү тод харагддаг гэсэн үг. За Сайн байцгаана уу? Намайг төгс жаргал гэдэг, би 58 настай Нягтлан бадагч мэрэгчлээ. Гинт ингээд нэг стори үзчихсэн чинь гарч ирээд ингээд 40-60 насны манай эмнэлгийн тодорхой эмчилгээний нүүр царай болох эмэгтэйг хайж яана гэсэн бахаар нь өөртөө бас нэг жоохон зориг ороод байна гэд сторийн доор сэтгэл үлдээсэн байгаа. Тэгсэн чи хэд хоногийн дараагаар та бол 1-р шатны шалгаруулалтанд тэмцлээ. Та ирж ярилцлаганд ороорой гэд ингээд хариу ирсэн. Тэгээд ирээд ярилцлаганд ороод тэгээд шалгаруулалтанд тэнцэндээ маш их баяртай байна. Ямар асуудал байна вэ гэхээр нүдний булан харъя, чихний омгийг харъя те. За энэ уруулын булан харъя. Ерөнхийдөө нүүрний тэгшимж хаалтгцсан. Энэ дээр нэмээд ямар асуудал байгаа вэ гэхээр нэмээд хөгшрөлийн шинж тэмдэг үүсэл арьс ингээ эзлэгүүнээ алдаад нэмгэрчээд байгаа гэсэн үг. Энэ арьсны дунд байдаг холбоос эдүүд маань цөөрөөд ингээ арьс доошоогоо суучаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр арьсыг чангалах, за дээрээс нүүрний өнгө жигд бусаагаад байгаа. Энэ хоёр хацар ингээд ягаараад энэ хэсгээр болохоор илүү юм цайвар харагдаад байгаа. Тэгээ дээрээс нь хоёулаа T зоноороо маш их нөхцөлттэй байгаа гэсэн үг.
За одоо энэ маань ингээд яг тэг шимийг хэмжсэн байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт энэ нүдний одоо голоор татсан зураас энэ нүдний дээгүүр болсон байгаа. Тэгэхээр зүүн тал ерөнхийдөө илүү доош унжилттай болчиход байгаа гэсэн үг. За тэгэнгүүт энэ уруулын энэ өнцөгийг ч гэсэн хараараа энтлийн өнцөгийн дээр энтлийн өнцөг илүү юм доор болчиход байгаа. За дээрээс нь энэ хамрын ухлаацсан дээр бас ингээд харагдана. Тэгэхээр ерөнхий нүүрний тэг шимийг сайжруулахаар AirJet гэдэг аппаратыг бас сонгох боломжтой гэсэн үг. Арьсны чанар дээрээ болвол Red Touch Pro аппаратаа сонгоод орё гэж бодож байна. Charm Zone Misqui эрүүл залуу. Red Touch Pro аппарат гэх энэ аппарат маань арьсны бүтцийг сайжруулах, коллагены өсөлтийг дэмжих энэ аппаратыг явах гэж байгаа гэсэн. Дээрээс нь хялгасан өвчлөө болон нүрийн ерөнхий тооныгийн цайруулна, өвдөлтгүй, аюулгүй, за тэгээд гэмтэлгүй гэдгээр энэ аппарат нь тодорхойлогддог шүү. За санаа зовлтгүй. Бусад лазеруудтай муу харьцуулахад одоо лазер хэлэлцсийн дараа арьс улаах, гэмтэх, гуйжих, тав тогтох одоо зэрэг шин тэмдэг ерөөсөй байхгүй. Та лазераа хийлгэлээ ердөө 20-30 минут хангалттай гараад шууд хэвийн амьдралтаа ороод ажилдаа явах боломжтой. За нүдэн дээр нүдний хаалт тавилаа. Энэ маань лазер учраас нүдэд давхар хамгаалж байгаа юм шүү. За хоёулаа баг зэрэг хажууд шиг харж байна. Одоо энэ дээр болохоор хүүтэн гээл төрхий шүү төсөөгч чочвоо. За энэ маань болохоор аппаратны хошууг илүү гулгамтгай болохоор нэвчлэлтийг нь сайжруулж байгаа гэсэн үг байна. За эхэллээ. Танд ямар мэдрэмж төрж байна? Нэг юм нэг хүүтэн юмар л илээд байгаа юм шиг санагдаж байна. Тэрнээс чинь хурц өвдөлт байхгүй. Аппаратанд орсны дараа ямар өөрчлөлт гарав гэдгийг бидэнд танилцуулъя. Одоо танилцуулъя тий. За зургаар харцгаая. За одоо энэ болохоор 2D зургаар 2D фото зургаар болохоор харьцуулсан зургийг харж байна. Эхний энэ зураг нь болохоор эхний зураг анх аппарат орохоос өмнө. За дараагийн зураг нь болохоор аппарат Red Touch аппарат 1 удаагийн оролтын дараа 18 хоногийн дараах харьцуулсан зураг нь харагдаж байна. Арьсны дотроос ерөнхийдөө чангарал явагдаад ирэхээр одоо хөршлөөнүүд гүн тэнийхээс гадна жигд болоод ирдэг. Илэнхүүдээ нөхөн дижээ чангараад ирэхээр нүур жижиг юм шиг бас болж ирдэг гэсэн үг. За одоо ингээд сумтай ингээд харьцуулаад харах юм бол өмнөх зурган дээрээ гүн хөршлөөнөө суугаад доошоо чиглэлтэй унжилтууд. За энэ хэсэг болохоор ерөнхийдөө нэг тийм доошоо чиглэсэн ер нь нэг тийм урууга харсан смайл шиг гэдэг төрхтэй болж харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгжил одоо энэ зохины сулрал дээр хацар болоо живжны сул дээр дээшээ чиглэлтэй болоод чангараад цаашаага татагдсан байгаа. Ингээд ирэхээр хамар урлын гүн үрчлээ болоо живжны үрчлээ дээр бас багасаад ирж байгаа. За энэ урт байдлаас харлсан зургийг за тухны хэсгийг харуул нэлээд толигоод халгасан үрчлээнүүд үүсчихсэн бол хамаагүй тэнийгээд нөхөн төлжөөд ирсэн байна. Нүдний харагдац ерөнхийдөө хамаагүй том, нүдний булангийн дарагт литр багасаад давхрааны ил гаралт дээр том болоод ирсэн байна. За живж болоод хацарны султ бас дээшээ чиглэлтэй болсон байна. За одоо 3D зургаар ингээ харуулахаар уруулыг хараарай та 866 мм гэж байгаад тэгжээтэл дээд уруул дээшээс хөгдөөд хэлбэрээрээ томроод ирэхээр уруул ерөнхийдөө хэлбэржээд том болоод ирсэн хамарнаас уруул хүртэлцээ айдар хамаагүй багасаад ирдэг байгаа. Тэгээ уруул нөхөн дэлжөө томроод ирэхээр уруулын хэлбэр засагтаасаагаас нь дотор нөгөө волюм нь илүү сайжирч ирдэг. Одоо энэ бол нэг 3D зургаар харьцуулсан байгаа байж илүү нарийн нөгөө халгасан үрчлээнүүдэд дээр илүү нягт тод харагддаг. За одоо энэ зохины үрчлээ эдэр нэлээд утан цэнэ сулрал халгасан үрчлээ дээр их байгаа бол дараа 18 хоногийн дараах зурган дээр нэлээд аятайхан жигд толгор болоод ирсэн. Тэгэхээр Red Touch Pro аппаратны хувьд болохоор арсны гүний коллаген ширхгийн илүү нөхөн төлжүүлээд чангалаад өөрийнх нь эдсээр өөрөө сайжруулад ирэхээр өөрийнх нь залуугийн төрх илүү сайжирч ирдэг. Ер нь бол нэлэнхүүдээ ганцхан арсны чангарлаасаа гадна арсны өнгө болоо тоон тэгээд нөхцөлт тэр дээр ч гэсэн бас нөхөн төлжүүлээд чангалаад багасгах нь асууж байгаа гэсэн үг. Энэ үр дүнгээ тэгээ шууд аппаратанд орсныхоо дараа хартчихна гэсэн үг. Дөнгөж оронгуудаа бол үл ялэг мэдэгдэн. Зарим хүн дээр бол хамаагүй айтайхан мэдэгдэг. Тэгэхээр тухайн арсны сулрал, арсны унжилтын зэрэг ямар байна, хялгасан үрчлээ дээр гүн байна уу гэдгээс хамаарат тухайн үедээ зарим хүнийх бол нэлээд айтайхан мэдэгдэг, зарим хүнийх бага зэрэг мэдэгдэг ч юм байдаг. За хоног хугацаа өнгөрөх тусмаа илүү сайжирдаг.
Одоо давтан оролт нь 30 хоногийн дараа давтан орно. Тэгэхээр 2 дахь давтан оролтод орохоор нэмж нөхөн төлжөөд байгаа байдал дээрээ сайжирсан байдал дээрээ нэмээд нөхөн төлжтэй өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ аппарат нь ч одоо хэдэн удаан орох хязгаар энэ гэж юм байх уу? За ер нь бол курс нь болохоор 30 хоногийн зайтай 3 удаа гэж байдаг. Орсны дараа ямар одоо дээлэм гэх үү, гам гэх үү, арчилгаа барих ёстой. Тийм барилгүй яах вэ? Гэхдээ нэг айхтар сүртэй бүр ингэж болохгүй тэгж болохгүйсэн юм харьцангуй гайгүй. За амжилтгээ орсноос эхний 7 хоногтой болохоор арьсаа маш сайн чийгшүүлнэ. Чийг нь маш сайн. Тэгэхээр арьсны нөхөн төлжих процесс илүү хурдан явагддаг. Яагаад гэвэл Retouch Pro-гийн дараа арьсны өөрөө хүлээж авах нэвчүүлэх чадвар бас сайжирдаг. Тэгэхээр эхний 7 хоногтой таны төрөх байгаа юм болгон арьсны гүнлүүгөө илүү сайн нэвчнэ гэсэн үг. Тэгэхээр маш сайн чийгшүүлнэ, нарнаас маш сайн хамгаална. За нөгөө чочроох, нүрээ өрөх, гуужуулах ч юм уу, янз бүрийн массажинд орох, эсвэл өөр янз бүрийн аппаратанд ороход нь 7 хоногтой тиймэрхүү чочроох талын юмнууд хийхгүй байвал зүгээр байдаг. За саунд суух, их хөлрөгч гэдэг юм уу, бас их хөлсөө гарах тиймэрхүү дасгал хөдөлгөөн хийх, тиймэрхүү юмыг 7 хоногтой бас жоохон хориглуул бас зүгээр байдаг. Би ч бас өөрөө энэ аппаратанд орсон. Тэгээд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд нөгөө энэ мэт одоо арьсантай холбоотой үйлчлэг одоо авахад түүний иргэн сэргэх байдал гэдэг юм уу, эсвэл хэвийн буцаж амьдралд орох гэдэгт хугацаа шаарддаг ийм зүйлс бусад одоо мэстэй холбоотой ийм үйлчлэгнүүдээр гардаг бол одоо Retouch аппарат маань бол шууд орсныхаа дараа энгийн амьдралд эргээд орох ийм боломжтой гэдэг утгаараа бас айгүй тухтай санагдсан гэдэг бүр онцолж хэлмээр байна. Арьс гэмтээхгүй байна гэдэг маань шууд эхнийхээ өдрөөс арьсны нөхөн төлжөө чангарах процесс маань явагдаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хугацаа алдахгүйгээр шууд залуужуулах процесс чинь ер нь явагдаад эхэлж байгаа гэж ойлгож байна. За бидэнд дэмжлэгээнийхээ үр дүнг хуваалцсан танд маш их баярлалаа. Ирээдүйд арьсны асуудалтай эрэгтэй эмэгтэй олон хүмүүст тус болоорой гэж хүсье. Ингээд цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За одоо оролцогчдод та бүхний өмнө өргөх гэж байна. За түүний өмнө нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгчийг та бүхэнд бас танилцуулъя. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч доктор Жүкрэ үүдэл эсийн бүтээгдэхүүн Монголд албан ёсоор борлуулж байгаа цорын ганц эмнэлэг бол Charmzone Beauty Med эмнэлэг юм. Charmzone Misqui эрүүл залуу. За ингээд та бүгдийн өмнө оролцогчоо өрий түүнд ямар үр дүн гарсантай цөмөрөө танилцгаая. За сайн байна уу? За сайн байна уу? За хоёулаа танилцъя. Таны нэр хэм бэ? Миний нэр Төгс Жаргал. За миний эхний асуулт бол та эмчилгээнийхээ үр дүнд сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл хангалуун байгаа. За Маш хангалуун байна. за та өөрийнхөө мэдрэмжээр бидэнд хуваалцаж. За одоо нэг 18 хоногийн өмнө би Retouch аппаратанд орсон байгаа. Тэгэл оройн гэртээ харахад манай нөхөр нөө царайчстай гоё болчихжээ гэлтгсэн. Тэгээ одоо сүүлийн тоног ингээ ажиллаад тахт бол ингээ нүүрний арьс угаасаа ингээ жоохон толигоод энэ хаваараас ингээ үрчлээнүүд байхгүй жижиг үрчлээнүүд найралцсан. Сая тэгээ би бас тэр томруулдаг талинд очиж харлаа. Ингээ толигоо шал өөр гоё болсон байна. За хоёулынгийнхаа нэмжлэгээ дууссан. За одоо өөрийгөө харъя те. Одоо энэ хэсгийн арьс бол эртээр нөгөө түрүүнд эмчиг яхад ингээд нарийн гүн үрчлээнүүд ингээд харагдчихсэн чи одоо ингээд харахаар бас хамаагүй өөр болсон байна. Чангарсан харагдаж байна. Дээр нь миний нүүр бол ингээд жоохон өргөгдсөн ингээд мэдрэгдээд цаанаасаа жоохон чангарсан мэдрэмж төрж байна. Өөрний хэлбэр болвол ингээд хамаагүй гоё ингээд дэшээ арьс өргөгдсөн. Тэгээ гоё өнгөн сэрэгтэй ингээд харагдаж байна. Танд одоо ямар мэдрэмж төрж байна? Надад бол за эмчилгээний хувьд бол яг эмчилгээ хийлгэж явахд бол ямар ч үүдэлт байхгүй. Дараа нь тэрний нарийн тодорхой цэгүүд дээр ингээд эмчилгээ хийхэд лазертахад одоо жоохон час хийсэн мэдрэмж төрж байсан. Тэгээ эхний оролт нь юм байгаа юм чи одоо 2-3 дахь дээр өшөө их нөлөө үзүүлээд гоё болох хаа. Тэгээ арьс нь бүр гоё сэргээд арьсны чанар илүү сайжраад өнгө илүү гоё сэргээд нөхцөлт багасаад ер нь бол өнгөн хэсгээр гарч байгаа бүх сайжрлал харагнаа л гэсэн үг. Ингээд цаанаасаа ингэхэр бас ингээд нэг суул арьс илүү гоё чанга илүү чангарсан мэдрэгдээд байна. Арай л өөрчлөсөн байна. Мэдрэгдэж байна. Ер нь яг тэр процессыг та нэг иргэн санаж яриул юу болсон, ямар мэдрэмж төрснөө нэг хуваалцаач. Эмч охин маань надад хэлжсэн хичээрээс өвдөлт байхгүй гэд. Тийм болохоор гайгүй. Яг энэ уруул хэсэг энэ хавцаа жоохон нэмгээ арьстай газар нэг жоохон час хийгээ мэдэгддэг юм л. Айхтар улаалтч байхгүй. Баг зэрэг жоохон ягаараа л тэгэл
2-3 цагийн дараа ягаарлалт найрлаг болчихсон. За. Тэгээд Тэгээд байхгүйсэн. за тэгээд цаашдаа нөгөө үлдсэн 2 болон 3 удаагийнхтаа бол та орё гэж бодож байна. Орно. Орлого яах вэ? Нэгэн л ихлүүлсэн юм чи дуусах шүү дээ. За энэ нөгөө таны аппаратанд орохоос өмнөх зураг болон орсны дараах 18 хоногийн дараах зураг. Та эндээс ер нь ямар өөрчлөлтүүдийг олж харж чадж байна? За эхний зураг, наатлын зураг бол орохоос өмнөх, цаатлынх нь орохоос хойших зураг байна. Орсны дараах зураг гэсэн үг. Тэгэхээр бол энэ тухны үрчлээнүүд бол ер нь бараг байхгүй. Нүдний энэ цохны энэ цэлхгэр хэсэг бол багассан байна. Одоо энэ хацар хамрын гурвалжин билүү? Гунгийн гурвалжингийн энэ хэсэг нь нэмэрсэн байна. Энэ хоёр хацрын унжилт бол нэг үл мэдэг нэмэрсэн байна. Энэ хүзүүний үрчлээ бол харьцангуй бүр айгүй гоё болсон байна. Хамар уруул хоорондох зай бас их богиноссон гэж хэлж ирсэн. Одоо энэ хэсэг гэсэн. Тийм байна. Сайн ажиглал бас тийм харагдаж байна. Уруул бол үнэхээр өөр болсон байна. Уруул дээр бас давхар танд үйлчлэг хийсэн гэсэн тийм үү? Тий, уруул дээр тач явсан. Тэгээ эхний оролдлогоор та ингээд үр дүнгээ тодорхой хэмжээнд мэдэрсэн байгаа. Хийн дараа амьдралд одоо амьдралын энэ завгүй мөчлөгт орж марталгүйгээр иймэрхүү зүйлсийг өөртөө сонирхож явах хэрэгтэй байна гэдэг байдлаар одоо санаа бодолч өөрчлөгдөж байна. Харин тийм ер нь өөртөө бол байнга анхаарал тавиад одоо хичнээн нас явж байгаа ч гэсэн ингээд залуу төрхөө гэх юм уу. Одоо яг нь миний хувьд бол одоо ингээд 50 жилийн гарцсан тий. Тэгэхээр одоо 65 хүрэхэд чинь 65 нас ч өөр штэ. Тэгэхээр одоо ингээд энэ аппаратанд ороод өөрийгөө ингээд арчлаа явах юм бол 65 настай та нэг 60 хүрэх гэж байгаа юм шүү тий. Тиймэрхүү байдалтай өөрийгөө ингээд хадгалаад явах боломжтой байна гэдгийг бол мэдрээд явж байна. За, нэвтрүүлгийн юунд итгэвч доктор Жүкрэ гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний бас үүдлээсийн бүтээгдэхүүнийг нөгөө ретачд ороход танд бас хэрэгэлсэн баг тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний ач холбогдлыг тайлбарлаж өгсөн. Энэ бол нөгөө нэг хөлдөөсөн үүдлээсэн байлээ. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг бас яг аппаратанд ороод ретачиг үйлчлэгийнхаа дараа энийг хэрэгэлсэн. Тэгээд нэг гэртээ очиад 7 хоног хэрэгэлсэн баг. Яг маск тавихаа өмнө төрхөө дараас нь салфетг маск тавьсан. За энэ уудлсан нь болохоор одоо 100% амьд уудлсан ургийг агуулсан гэж явдаг байхгүй. Тэгэхээр энийг одоо хөлдүүгээр нь ашигладаг. За энэ үүр нөлөө болон энэ нөгөө нэг үйлчлэгийг хадгалахын тулд ямар нэгэн нэмэлт болон хадгалагч байцаараа байдаг гэсэн үг. Уургуудыг агуулдаг гэж хэлсэн тий. Тэгэхээр энэ маань жинхэнэ нөгөө арсны хоёулынхаа саяны ред точын үйлчилсэн газар арсны калогеныг сайжруулах, өргөсөл дараах нөхцөлт багасгах юм үйлчлэгээтэй байдаг. За өмгөө хэсэг дээр болохоор ямар үр дүнг өгөхгүй гэхээр арсны барьерыг тэнцвэржүүлээд өгөөд энэ эмзэгшил, улаалт энтрийг дарж өгдөг гэсэн үг шүү. За бидэнд ирж өөрийнхөө үр дүнгийг хуваалцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Улам илүү гоё үзэсгэлэнтэй болоо. За баярлалаа. Charmzon Misqui эрүүл залуу. За сайн байна уу Зэрмэмч? За сайн байна уу? За эхний дугаар дээр би оролцогч байсан, та хөтлөгч байсан бол одоо би хөтлөгч болсон байна. Таны өмнө би эмчилгээ хийсэн эмчтэйгээ оролцогчтойгоо бас ярилцсан байгаа. За гэхдээ тэр оролцогчийн маань бас нэг дайсан ганц нэг асуултууд байгаа. Тэрийг асууж танаас хариулт авахын өмнө та бас өөрийнхөө эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотойгоор гадаадд ажил бүтээгээд ирсэн байгаа. Энэ тухайгаа биднэрт хуваалцаач. За жил болгоо ер нь бол дэлхийд даяар насжилтыг ухраах, яаж ухраах вэ гэдэг ийм одоо том симпозиум Франц улсад болдог. За энд бол би 5 дахь жилдээ оролцсон. Тэгээ өнгөрсөн жилүүдэд бол би өөрийн зардлаараа яваад гэдэг юм уу те.
Ингээд яваад оролцдог байсан бол энэ жил би одоо очир харивч хүргээд энэ Дека фирмийн энэ Immodin дэлхийн түвшинд өндөр үнэлэгддэг одоо шинэ бүтээлүүд тэр одоо нөгөө монголоор нөгөө оновчтой санал гэдэг шиг тэрнийг одоо эзэмшиж идэг хамгийн алдартай компаниудыг Монголд төлөөлж байдаг компани урилгаар явж ирлээ. Тэгээд тэр одоо Декагийн том одоо үйл ажиллагаа болоод хүлээн авалт нь боллоо тэнд. Тэгээд тэнд бол нөгөө дэлхийн дистрибьюторууд нь буюу албан ёсны дистрибьюторууд нь оролцоод тэгээ мөн одоо дэлхийн тэр улсуудад төлөөлж байгаа эмчнэр нь одоо ки доктор буюу түлхүүр эмчин ингээд оролцсон том ивент болоод энд ингээ Монголыгаа төлөөлөөд ийм урилгаар оролцоод ирсэндээ их бахархсан. Лазер гэдэг чинь зориулалт, тусгал, нэвчих чанар юу янзлах гэдэг юм те юун дээр очиж үйлчлэх гэдэг юм гэдгээр маш эрс ялгаатай байдаг. Тэгэхээр энэ лазерын өндөр технологийн тэр одоо их сурулж болсон энэ компаниудыг нэгдээр зогсдог компанид одоо төлөөлөөд Монголыгаа төлөөлөөд ингээд оролцсондоо их баяртай байсан. Тэгээ олон улсын ийм алдартай инженертай цуг уулзаад тэднээс туршлага солилцоод ярилцаад ингээд надад тэднэр за чи те Декатай бол чи өөрөөрөө бахархаа чи бол лазерын эмнэлэгтэй лазер хийдэг эмчээ гэж чи өөрийгөө ярьж болно гэж ингэж одоо эмчнэр хүртэл бүр дотроо ярьдаг юм бахархалтай байлээ. Тэгээд тэрийг ингээд мэдрээд ирэхдээ бол маш их бахархсан. Тэгээд үнэхээр Монгол орн бол хөгжих боломж байгаа. Бид нар дэлхийн түвшний үйлчилгээ, дэлхийн түвшний тоног төхөөрөмж тэр үр дүнг Монгол хүн мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Авах хэрэгтэй. Тэгэхээр тэр боломжийг л бид нар ингээ хангахын төлөө тасралтгүй ажиллаж иржээ гэдгийг бас харж байгаа. За энэ гайхамшигтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг энэ Дека гэдэг үйлдвэрийн лазер Чамзон нэмлэгт хэд байдаг вэ? Манайх одоо Дека фирмийн 4 аппарат манай Чамзон Life Beauty эмнэлэг дээр байгаа. За хүний биеийг галбиржуулдаг яг өөхөн эсийн өөхний хүчлийг хүний лимфийн урсгалаар гаргаад натуралаар галбиржуулдаг нүүрний хэлбэрийг засдаг онда гэдэг аппарат анх эхлээд бид нар бол ондаг нэвтрүүлсэн. Энэ бол ерөөсөө энэ дэлхийн гооцлын салбарын галбиржуулалтын хамгийн үр дүнтэй аппарат гэдгээр бол дээд чаналлыг хүртсэн ийм аппарат байдаг. За тэрний дараа бол бид нар доктор Арнольд гэдэг ийм тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. За доктор Арнольдын одоо тоног төхөөрөмжийн давуу тал нь юу юм бэ гэхээр ерөөсөө хүн чинь ингээд одоо арцгийн ёроолын булчин гэж маш их ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хүчний одоо дасгал хийх, одоо хүч шаардсан ажил хийдэг, тамирчид, уурын дуучид, за одоо тэр одоо хоолой гаргахын тулд хоошоо маш их юм одоо хүч өгчээд юм. Тэгэхээр Италич өөрөө тийм одоо дуурийн дууны орн шүү дээ. Тэгэхээр яг тэр арцгийн ёроолын булчинд үйлчилдэг аппаратыг зохион бүтээсэн байдаг байхгүй. Тэгээ тэр нь бол манад байдیں۔ За 3 дугаарт нь бол Шварци гэж аппарат байгаа. Энэ нь болохоор хүний одоо дасгал хийгээд хүн 1 секунд булчингаа чангалаад тэгээ булчин хамардаг. Дараагийн 1 секундыг авахын тулд дахиад одоо хэдэн секунд зарцуулж булчингийн хүчээ авахд 1 цаг дасгал хийхэд хүн тэнд одоо жишээлх юм бол 15 удаа л булчин бүрэн чангаралаа авсан байдаг гэдэг судалгаа байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө 1 цаг хийх дасгалыг 15 минутанд 2 цаг дасгал хийхэд 30 минутанд одоо дасгал хийсний үр дүнгээ авах ийм одоо аппарат байдаг. За тэгээ бид нар бол энэ 2025 онд Red Touch Pro гэдэг энэ одоо улаан гэрлийн үзэгдэх улаан гэрлийн лазерын ийм одоо аппаратыг бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ талаараа бол бас танилцуулж өгнө гэж бодож байна. За таны аялалтай холбоотой сүүлийн асуулт нь тухайн лазерын бүтээгдэхүүний одоо борлуулалтын тоо тэрнээс анзаарсан уламжлалт байдлаар гоо сайхны засал мис ажилбар одоо шийдлүүдийг хийдэг байсан газруудын хандлага чиг хандлагууд өөрчлөгдөж байгаа тийм дүр зураг байна. Ер нь одоо сүүлийн 5 жил би ингээл жил болгоо оролцоод энэ одоо энэ байна л да энэ 2026 оны МКАС-ийн конгресс гэдэг энэ бол одоо насжилтыг яаж уцааж болох юм бэ гэдэг л дэлхийн хамгийн том конгресс байхгүй юу. Гооцлын салбар насжилт судлалын хамгийн тэргүүлэх зэргийн одоо докторууд одоо бүгдийг ингээд нэрийн жагсаацсан ийм хүмүүсийн маш том конференц болдог, сургалт болдог. Тэгээ энэ хүмүүсийн сургалтанд орох гэж одоо хэдэн сарын өмнөөс захиалга өгч тэ эрхээ олж авах гэж ийм
одоо ер нь л их ажил болдог л доо. Тэгээд энд ингээд одоо 5 жил дараалаад ингээд оролцоход хүн төрөлхтөн бол за одоо мислаар бүгдийг ингээд хасаал оёол болчих юм байна ч гэдэг юм уу те. Ингээл одоо хялбар аргаар одоо ид шидийн давхираар тогтж байгаа юм шиг үр дүн үзэх хандлагатай байсан. Одоо бүх зүйлийг ойлгоод ирэхээр хүн бол бүгдийг нь асаж огтлж оёод залууччдаг юм аа. Энэ хүний таргалсан байсан одоо жишээлх юм бол гиз хөвлийн гисхий өөхийг сорчхоод тэр хооронд өөх байсан орон зай чинь сул үлдээд арьс үлчээр арьсын тайраа тавьчихж байгаа шүү дээ. Тэгээд баахан сарвтай хүмүүс ингээд үлдчихэж байгаа. Гэтэл одоо ерөөсөө яаж нөхөн төлжүүлэх юм бэ? Бисийн бус аргаар хүний тэгвэл энэ өөхийг соруулах биш дотор нь ингээд хайлуулад урсгалаар нь гаргажгаад тэр сунцсан байсан холбоосуудыг яаж агшаагаад буцаагаад одоо нөгөө хэвийн арьстай болгох юм бэ гэд дандаа тэр чиглэл рүү явж байгаа аахгүй юу. Түүнээс энэ бүгдийг нь хасаадай, огтлоодай ингээд залууччин гэдэг юм байхгүй. Тэр бол залуужилт явагдаж байгаа биш, хасалт явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр жинхэнэ залуужилт гэдэг бол хүний өөрийнх нь эд өөрийнхөө хүчин чадлыг эргүүлж олж авч байгаа энэ байдлыг л хийж байгааг нь бол жинхэнэ залуужилт гэж байгаа. За тэр утгаараа Чамзон нэмлэгийн үйлчлэгээтэй бүр яв цав нийцээд байгаа юм шүү тэр чиг хандлах чинь. Ер нь тий. Одоо тэрийг би ингээд олж мэдрэх тусмаа бид нар чинь зөв явж байгаа юм байна шүү дээ тий. Хүн болгоныг хаглах шаардлагагүй тий. За бүр л хаглуулах одоо шаардлагатай байлаа гэхэд тэр одоо нийт 100 хүн хаглуулахын 90 орог хаглуулах шаардлагагүй байдаг байхгүй юу. Тэгтэл баахан одоо ийм ачаалал үүсээд амьдралаасаа тусгаарлагдаад дүр төрхөө өөрчлөөд эсээ алдаад цусаа алдаад ингээл бүх юм болчихж байгаа. Энэ байдлыг чинь мэсхүүгээр шийдэх орон зай нөхцөл бололцоон дэлхийд даяар хөгжөөд байгаа шүү. Тэгээд энийг л одоо Монголдо хөгжүүлэхийн төлөө энэ олон жилийг зарцуулаад явж байна. Ганцаараа өргөцсөн гэлээ. Тэгэхээр тэр Дека гэдэг брендинг бүтээгдэхүүнийг албан ёсны төлөөлөгч нь Монгол байгаа цорын ганц хүн гэдэг одоо логикоор нь хөөхөд саяны дурдсан дөрвөн аппарат маань зөвхөн танаа эмнэлэгт байгаа гэж ойлгож болох уу? Тий одоо ингээд бид нар бол эмнэлэг тий. Тэгээд энэ фирмүүдийн албан ёсны эрхтэй байдаг компани байгаа. Тэр компаниар дамжуулаад ингээд орж ирэхэд Монголд манай эмнэлэг 4 аппаратыг хэрэглэж байгаа аахгүй юу. Тэгээд одоо Онда, тэр Шварци, доктор Арнольд, Ред Тач эднэр бол зөвхөн Монголд нэг ширхэг манад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо Дека фирмийг Монголд хөгжүүлэх, Монголд одоо жинхэнэ одоо үйлчилгээгийн үр дүнгийн дэлхийн түвшинд үзүүлж байгаа ганц эмнэлэг нь манайхаа гэсэн үг байхгүй. За үндсэн уйлаа нэвтрүүлгийнхаа сэдв рүү оръё. Red Touch гэдэг аппарат маань хэрхэн ажилладаг аппарат юм бэ? Red Touch гэдэг бол үзэгдэх улаан гэрлийн лазер байхгүй юу? Үзэгдэх улаан гэрлийн лазерын одоо тусгалыг авч үзэхээс өмнө энэ арьсныг ерөнхийдөө ингээд төлөөлөлдөд аваад үзэхэд энд хамгийн дээд давхрын тэр одоо саарлаар тэмдэглэсэн, цагаанаар тэмдэглэсэн өнгө арьс байна. За энэ өнгө арьсны 70% коллаген эзэлдэг. 70%. Бусд нь гиалуроны хүчил мөн керамид гэдэг ийм одоо голлох орцууд нэнд байдаг байхгүй. Тэгээ ус байгаа шүү дээ. За голын энэ нэгний жинхэнэ арьсны төвшөнд ороод ирэхээр жинхэнэ арьсны төвшөнд 90% нь коллаген. 90% нь коллаген гэхээр энэ бол ийм ханан сүлжээнийхээс шиг ингэж гарч байгааз. Тэгэхээр одоо боддоор харах юм бол уцлаг юм шиг ийм бүтцүүд байдаг. Тэгээ энэ бүтцүүд бол эмх замбраатай байдаг. Энэ бол яг нөгөө тасаад авсан арьсны коллаген ширхгийг үзүүлж байгаа учраас ингэж харагдаж байгаа ч гэсэн энэ одоо эсүүдийг урсахгүй болгоод энэ эмх замбраатай байр байранд нь байлгаад өөрийнх нь үйлдэлийг хийх боломж олгож яадаг энэ одоо каркасан бүтц нь коллаген гэдэг байхгүй. За энэ дээр эластин гэж байдаг. Тэгэхээр хүмүүс ерөөсө коллаген гэдгийг ойлгоцсон мөртөө эластиныг нэг мэддэггүй. Эластин гэдэг нь энийг дүүргэж идэг одоо зөөлөн идэх гэсэн үг. Одоо нэг нялх хүүхдийг хацрын ихэд нэг бомбгор тэгээд ийм дүүрэн ийм байдаг. Тэгээд чанга тэгээд ингээд дэрэн дээр дэрэлж унтаад байхад залуу хүн дээр тэрний одоо үрчлээний ором гардаггүй шүү дээ. Тэгэл насахад ирж байгаа хүн дээр ором нь гараад бараг өдрийн хагас явчихдаг. Энэ коллаген эластин муу байгаагийн шинж байхгүй юу? Тэрний эластин коллаген хоёрыг хоёулангийн төлжүүлдэг нь энэ Red Touch. Тийм учраас Red Touch-ыг хийлгсэн хүмүүс ерөнхийдөө арьсны нягт бомбоор залуу шинж руугаа орж ирдэг
давуу тал гэдэг өгч байгаа. За одоо энэ дээр ингээд коллаген гэд бид нэр ярихаар коллагеныг хамгийн их мэддэг боловч хүмүүс арьс юм байх гэж боддог байхгүй юу. Тэгэл хүний биеийн одоо ерөөсөө хамгийн захад байгаа үс, хумс, за тэгээ үе хоорондын холбоос, за булчин шүрмсүүд, за ясны одоо тэр доторх бүтцүүд, за тэгээ арьстэй, за тэгээд холбогч итүүд бүгдээрээ коллаген ширхгээс бүтчихэдэг. Тэгэхээр энэ коллаген ширхгүүд нас явах тусам ерөнхийдөө багасч яадаг гэсэн үг байхгүй юу? За энэ дээр 20 настай байх үед хүн одоо дүүрэн коллагентай байлаа гэж үзье. Тэгэхэд 26 наснаас эхлээд энэ коллагены ширхгүүд чинь 1% жил болгон багасч яадаг. Одоо 60 настай болоход 2/1 нь бол байхгүй болно. 80 настай болоход бол 5/4 нь байхгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм байдалтай болохоор хүн ерөнхийдөө ийм нөгөө нүүр нь хүнд харагдаж байгаа учраас энэ нүүрээр нь хүнийг энэ өгшөрцөн байж тээ гэж онцлоод хүн хараад таниад насыг хилээд байгаа юм тий. За тэгэхээр энэ одоо холбогч идүүдийг харахад энэ одоо насны дагаад цэвэршилтийн үеийг дагаад за эрэгтэйчүүд ч гэсэн цэвэршдэг тий. Тэгэхээр бүгдээрэнд нь энэ коллаген ширхэг чинь уцалгууд нь нарийсцсан, эмх замбраагүй болцсон, ингээр дээр нь байсан идүүд нь нураад байдгаа гэсэн үг байхгүй. За тэгээд энэ нөгөө арьсыг одоо энэ настай харьцуулсныг ингээд аваад үзэх юм бол 20 настай тэр хэсгийг яхад энэ цагаануудын дунд ингээд шүлжсэн юм тод цагаан энүүд байгааз эдэр болохоор дандаа коллаген гэсэн үг байхгүй. Хан шиг ийм торлог бүтцтэй байгааз тэгэхээр энэ бол ингээд коллаген ширхэхийн бодит байдал нь юм байдгаа гэсэн үг. За 40 настай боллоо. Тэгтэл тэр цагаан идүүд чинь арайс хэрэг болчихсон байгаад байгаас 60 настай болоход цагаан идүүд маш багассан энэ харагдаж байгаа нь ийм хэмжээгээр торлог бүтцтэй алдаад байдгаа л гэсэн. Одоо дагаад эластин алдагдана, бүргэлт нь алдагдана. Тий. Тэгээд ерөөсөө энэ коллагены ханан сүлжээ чинь нурчхаар эд эсүүд нь нураад байна, дарагдаад байна, алдагдаад байна тий. Тэгээд эластин ширхэг чинь алдагдаад байна. Тэгэхээр эдрийг нийт биеэр нөхөд төлжүүлэхээс гадна нүрийг одоо хэр залуужуулах процесс чинь энэ Red Touch Pro аппарат дээр маш онцгой үзэгддэг юм байгаа. Red Touch маань энэ одоо эластин болон коллагены идэвхжлийг одоо сэргээж өгдөг гэсэн үг үү? Илүү идэвхжүүлдэг гэсэн үг үү? За тэгэхээр одоо Red Touch Pro гэдэг лазер хаана үйлчлэх юм бэ гэдгийг аваад үзэхэд ерөнхийдөө лазерын одоо тосголуудын хүрдэг газруудыг үзүүлж байгаа. За одоо нэгдүгürt нь 532, 585-600, 695 гэдээ явж байгаа. Тэгэхээр энэ тосголууд ч одоо хүний коллаген ширхгийн нийлэгжилтийн хамгийн гол явдаг хэсэг нь жинхэнэ арьсны давхар байхгүй. Тэгэхээр 675 гэдэг нь энэ дээр яг ирж үйлчилдэг ийм одоо тусгалтай лазер гэсэн. Тэгэхээр одоо ингээл Александрит, диод лазер, яг лазер гэхэд бүр энэ доор хүрээд байгаа зү. Тэгэхдээ эн чинь коллаген ширхгээ давчдаг учраас төлжилт нь энэ дэр явагддаггүй. Улаан гэрлийн энэ үзэгдэх улаан гэрлийн лазерын гол ач холбогдол нь нөхөн төлжилтөд давхар дэмжиж өгнө. Эластин коллаген хоёрыг дэмжихээс гадна арьс төлжид зузаарахаар сэвх арилдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс сэвхийг хүчээр арилгах гээд үзээд байдаг. Үнэн дээр арьс зузаан байх тусам эс нь ошроод өнгөө ялгаруулах процесс нь буурдаг. Тэгэхээр коллаген ширхгийг нийлэгжүүлээд залуу болохоос гадна тунгалаг царайтай сэвхгүй болох боломжийг ийм давхар үйлдэлийг Red Touch Pro үзүүлж ядгаараа давуу талтай байгаа. Тэгээд бас нэг одоо давуу тал нь бусад лазерууд бол дандаа ингээл ийм туяаны буудалттай байдаг ш. Тэгтэл энэ Movio гэдэг бүр тусгай технологитой нүүрэн дээр нь өнгөрүүлээд явхад тэр тусгалыг авч идэг өвдөлт байхгүй. Ийм одоо лазерын давуу тал байдаг. Тэгээд нүүрэн дээр ямар нэгэн гинтэл ерөөсөө үүсэгдэхгүй. Бас нэг юм нь болохоор одоо нэг ийм ухцсан юм шиг сорвтой насанд хүрсэн хүмүүс байдаг штэ. Хүүхэд наснда батгшил үүсээ. Тэгээд тэр нь ингээ бүр ухцсан сорвтой. Тэгээд батгаа одоо байхгүй болох гээд хүмүүс чинь дандаа хатаадаг. За тэгэл дандаа хураашуулдаг. Тэгээд ерөөсөө юу ч төрөхдөггүй ийм зуршилтай хүмүүс байдаг. Тэгэхээр нөхөн төлжилт байхгүй болсон ийм арьсуудыг энэ Red Touch Pro тэр одоо цоорохоо юм шиг ийм хавтгай сорвуудыг бүгдийг нөхөн төлжүүлэх чадвар олгож идэгээрээ маш давуу талтай байдаг. Хүний нөх чинь бас их сонин штэ. Энэ арьсны нөх чинь
хуурашил тэгтээ хөгшрөл тэгтээ ийм болоод ирэнгүүт зөөн болоод ийм татагдаад доошоо сунцэг хэлбэртэй болдог. Тэгтэл буцаад ингээд өргөгдөд чангараад ирэхээр нөхнүүд нь бөөрөнхий хэлбэртэй болоод тэгээд агшиж эхэлдэг байхгүй. Саяны дурдсан шинж тэмдгүүдийг арилгахад лазер гэж түрүү хэлсэн. Хоёулаас яриндад дурдсан жинхэнэ лазер, жинхэнэ бус лазер гэж ярьсан. Тэнгүүд нөгөө нөсөө толбыг бяцхан жижиг ургацхыг түлж авдаг лазер гэдэг нь лээ. Тэгэхээр энэ лазер тэр лазер хоёрын ялгаа юу? Одоо лазерыг хоёр том бүлэгт хувааж байгаа юм. Месийн лазер, зүсдэг лазер гэсэн үг байхгүй юу? Нөгөөх нь месийн бус лазер гэж хоёр хувааж байгаа юм. Абляtive, нон абляtive гэж хоёр хувааж байгаа байхгүй юу? Тэгэхээр абляtive лазер гэдэг бол зориулт нь зүсэх байхгүй юу? Энд бол CO2 гэдэг лазер бол одоо том төлөөлөгч нь. Тэгэхээр энийг лазер гэж одоо бүгдийн бүх лазераа хамтруулж бодоод байгаа. Тэгэл месийн бус лазер гэдэг нь ямар ч төлөлт тий одоо нэг ийм цоолоод нүх үүсгээд тэгээд одоо нэг хохирцсон хүмүүсгээд энэ тэнд би ингээд ирлээ гэдэг хүмүүс зөндөө ирдэг юм л да. Тэгээд тэр хүмүүс энэ сорвио арилгах гад CO2-т орчуул болно гэсэн гэдгсэн чинь битүү игэнцэн дахиад дээрээс нь цагаан сорвио нэмэгдээд ирчдэг. Тэгээ хонхор сорвио битүү ингээд болцсон хүмүүс ирдэг. Бид нар чинь шар арсны бүлэгт багтдаг хүмүүс аахгүй. Тэгэхээр арсны төлөв байдал өнгөнд тохируулах хэдвэр тайпын одоо юу юм бэ арс юм бэ гэдэг чинь бас лазерууд дээр өгөгдөлтэй байдаг байхгүй. Тэгэхээр тийм нөгөө өгөгдлгүй зүгээр одоо ийм нөгөө дуурамл лазер гэдэг юм уу ийм юм чинь нарийн тохиргоо байхгүй штэ. Тэгэхээр ерөөсөө л одоо гэрэл та очисон ч би очисон ч хэн очисон ч яг ижил тооноор явчихаар огорчод байгаа байхгүй юу. Ухуулаад авчдаг төлжилтгүй болсон арс дээр ухаж өгөөд явуулчихаар бүр олон ухалттай болоод ирнэ дээ тий. Тэгэхээр ухдаг лазерт төлжилтийн лазер гэж ойлгож болохгүй. Сорив тэгээд одоо энэ батгшлын сорив за hyperpigmentation гэж нэрлэж байгаа аливаа батг гараа хойноос нь шахаад эргэн тойрны одоо EDC-г хүүлээд өгчүүлээд ингээ бор толботой болоод эдгэхдээ бор алга нүртэй болцсон ийм хүмүүс хүртэл энэ Red Touch Pro-гоор маш өндөр үр дүн үзэж тэдэр нь бүтгэрч арилдаг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө төлжилтийн лазер энэ бол месийн бус лазер ухаж авдаг түлдэг тийм шинж байхгүй гэж ойлгож байна. За би нөгөө Red Touch аппаратанд маань орсон оролцогчийн асуултыг асууя. Тэр хүн маань ингэж хэлсэн. За би ер нь нэг курс нь 3 удаа орох ёстойгоо бол ойлгогдсон. Дараа нь одоо хэдэн удаа орох вэ? За одоогийн орцсон байгаа 3 курс эмчилгээний маань үр дүн хэр удаан барих вэ? Гурав дахь асуулт нь нэмэлтээр би одоо бүр гоё сайхан болъё гэвэл өөр ямар аппаратанд орох вэ гэдэг ийм 3 асуултыг асуусан. За одоо Red Touch Pro тэр хүний арсны төлжилт одоо сараа гүцээг байгаа мөртлөө нэг сар 30 хоногийн гүцээг байгаа мөртлөө маш төлжилт сайтай гоё болсон байгааз. Тэгэхээр энэ маягаар ингэж яваад дараагийн удаа ороход илүү бүр төлжөөд ингэж явдаг байхгүй. Тэгэхээр хүний нингэрсэн хэсэг зузаарна. Сунцсан хэсэг агшин нүхжилтүүд эрс багасна. За тэгээд арсны өнгө тоон тунгалагчна тий сорив байвал бүдгэрнэ сийх байвал бүдгэрнэ гэдэг ингээд явхад энэ 3 удаагийнхаар одоо онцгой сайхан үр дүн бол өгнө. За ингээд та энэ өөрөө чинь арсыг төлжүүлээд өгч байгаа түүнээс ямар нэг юм одоо нөгөө хийчихад энэ одоо ингээд тэдэн сарын дараа дуусна шүү гэдэг юм биш. Таны залууд хитэн ширхэг коллаген байсан бэ? Тэр чиний коллагены чинь идэвхжлийг бий болгож өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг юм ойлгох хэрэгтэй. Маш нэнгүй арстай хүмүүсэд ч бүр ингэсэн тий. Гэтэл бомбогор дүүрэндүү арстай 2 хүн орох чинь ялгаа байна да. Ялгаа байна. Тэгэхээр оргуу хоосноос төлжилт явагддаггүй. Тэгэхээр одоо жишээлх юм бол та арсны 100 коллагентэй би 500 коллагентэй байлаа гэж бодъё. Төлжүүллээ. Тэгэхээр 100 коллаген их төлчих үү, 500 коллаген их төлчих үү? Тэ? Ийм ялгаадаг. Тэгэхээр энэ үйлчлүүлэгч маань 3 удаа ороод ингээд өөрийнхөө олон эстэй болоод, өөрийн олон коллагентэй болоод, өөрөнд бөмбөр одоо ийм гоё болно. Нүүрний хэлбэрээ засаа илүү гоё болъё гэвэл эржэттэй авсарч болно. Ер нь жоохон энэ хаваараа би жоохон махлаг байгаад байгаа. Энэ хавийг багасгая гэвэл ондаа
байж болно, мод байж болно. Тэгэхээр тухайн хүний асуудлуудыг бид нар ингээд донжлоод давхар энийг хийж энэ асуудлуудыг шийднэ гэдэг ийм одоо зүйлүүд байдаг. За хүмүүсийн ингээ хандлагыг харахаар ингэдэг байхгүй. Энэ хүнийг эхлээд ингээд одоо яхаар бидний харж байгаагаар энэ хүний арьсан унжилттай, нингэрцэн, тэ нүрийн хэлбэр алдагдсан гэд бид нар ингэж харж байгаа. Нөгөө хүн болохоор ерөөсөө ганцхан энэ дээр байгаа зураасаа харж идэг юм байна. Бүх юм зэрэгцээд бүгдээрээ сайхан болсны дараа энэ дээр нэг цэг байгаад байгаа аахгүй юу гэж хэлдэг одоо юу байдаг тий. Тэгэхээр тэрийг маш нарийн тодорхой хэлвэл тэр асуудлуудад чинь хэдэн настай вэ? Арьсны асуудал нь ямар вэ? Одоо энэ одоо хүний коллагены төвшин ямар вэ гэдгийг чинь ингэж бүгдийг тооцож жагаад юу юугаар яаж явах вэ гэдгийг төлөвлөгөө гаргадаг байхгүй. Гэтэл биднэрт ингэж хандаж байгаа хүмүүс ерөөсөө л ингэж үн гэдэг ингэж бичсэн байдаг. Үн мэдээж чухал байж болно. Гэхдээ энэ ямар үйлдэл үзүүлээд байгаа юм бэ? Тэ? За одоо нэг лазераар үйлчлэгэнд ороход та 450 мянган төгрөг төлсөн байлаа гэж бодъё. Төлдөг байлаа гэж бодъё. За 500 төлдөг байлаа. Гэтэл 2-оос 3 үйлдэлийг чинь таны 4 асуудал те 5 асуудлыг чинь шийдээд өгөх одоо лазер та энэ маягаараа бол одоо 500 600 450 800 гэж өгсөөр байгаад хэдийг өгөх вэ гэдгээ тооцоод үзвэл Red Touch Pro-д ороход энэ олон асуудлуудаа шийдэх боломжтойгоо ядгүй үнэн л асуугаад байдаг. Тэгэхээр үнэн асуухаар үнийн ялгаа харахаар хүн энэ хямдхан энэ үнэтэй юм шиг боловч үзүүлж байгаа үр нөлөө тий таны асуудлуудыг юуг нь шийдэж өгöd байгаа. Энэ бүгдийг тооцох юм бол хамаагүй эдийн засгийн хувьд үр ашигтай буюу хямдхан байдаг. Тэгэд бид нар бол Монголд мэдээж Монголынхаа орчин нөхцөл тохируулаад дандаа одоо зах зээлийн үнээс хямд хийдэг байхгүй. Хямд хийдэг. Тэгэхээр тэрийг бас ойлгол зүгээр байдаг. Тэгээ энэ дээр нэг ийм зураг үзүүлэе гэж бодож байгаа байхгүй юу? За, эхний зураг 54 настай одоо коллагены ширхэг алдагдсан ийм хүний арьсны давхаргын зургийг харахад энэ ногоон чиг коллагеныг харуулж байгаа байхгүй юу? Гэтэл одоо нэгэнт ингээл хөшөрж байгаа юм чи энэ чигээрээ хөшрөл ингээл дуусвал болоо юм биш үү? Байгалийн жам штэ гэдэг. Тэгэл танд боломж байгаад байхад заавал одоо ингээд хөшрөлтийг өрн дуудаад тий ингэж явах шаардлага байна уу? Ажлын бүтээмж, өөртөө итгэх итгэл тий за тэгээд одоо бусдад илэрхийлж байгаа илэрхийлэл энэ бүхэн чинь таны гэр бүлийн амьдралд хүртэл нөлөөлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 54 настай үйлчлүүлэгчийн энэ одоо арьсны давхарт байгаа коллаген ширхэг ингээд алдагдаад байхгүй болоод байгаагийн шинжин ингээд хонх явчихсан ингэж харагдаж байгаа. Гэтэл коллаген ширхгийг төлжүүлээд ийм болгож болтго юм аа. Ийм болгож болдог. Тэгэх юм бол хүний нүүрний хэлбэр, царайны өнгө өдр бүгд засардаг учраас ийм болгох боломж бол байна. Энэ өвдөлт байхгүй, мис байхгүй тий. Гэтэл боломж байхад ашиглахгүй заавал одоо тартагтан тулд явах шаардлага байна уу гэдэг л одоо юу байгаа асуулт байгаа. За энэ саяны дурдсан Red Touch аппаратны үр дүнг хүмүүс мэдлэггүйгээсээ их үү эсвэл боловсрал одоо эрүүл мэндийн боловсрал бага байхаас их үү мисийн аргаар шийдчих тохиолдол байх уу? Ерөөсөө том байна уу бага байна уу бүх мэдсэл эрсдэл дагуулж байдаг. Тийм учраас гарын үсэг зурулдаг. Тийм учраас гарын үсэг зурулдаг. Тэгэхээр тэр эрсдэл дагуулж байгаа юмд азанд найдаад ороод байгаа байхгүй юу? За ингээд энэ хүн чинь нөгөө суларцсан арьсаа одоо ингээд татаад оюулчаар нэг мэдээ алдсан хэсэг чинь ингээд хавантай одоо ингээд дүүрсэн юм шиг төр зур бол харагдана. Яагаад тэгэхээр таны эсээс огтлоод авцсан, таны арьсаас эдээс чинь авцсан холбоод байж байдаг шөрөмсүүдийг чинь ингээд тастаад авчиж байгаа учраас нөгөө хүн чинь одоо ийм чангаж болцсон юм шиг ийм санагдаж байгаа. За ингээд 6 сарын дараанаас жоохон хаван буун, 1 жилийн дараа гэхэд хавн нь буугаад мэдээ ороод ирэхээр нөгөө хүн чинь урдах байдлаасаа жоохон дээрдсэн одоо бас л асуудлууд нь хэвээрээ байж байгаа байхгүй юу? Charmzon Misqui эрүүл залуу. За энэ зургийг харж байгаа хэрэг мэмч би чи одоо AirJet аппаратанда нэг орсон байгаа, Red Touch аппаратанд нэг орсон байгаа. За тэгээд бас нөгөө санал болгосон уух ёстой юмудаа ууж байгаа. Энэ зургийг хараад та өөрөө бас дүгнэлтээ хэлэх бах. Надад яг орсон хүний хувьд ингээд хэлэхэд мэдэгтүүц арьс маань цайраад байгааг би
анзаараад байгаа. За тэгээ нөгөө гүнрийн гурвалжин буюу энэ зураас бүдгрээд байгааг бол мэдж байгаа. Яг эрэгтэй хүн бүр тийм айхтар нарийн деталь өөрчлөлтүүдийг анзаарч харж чаддгүй гэж магадгүй. Гэхдээ үр дүн байгаа гэдгийг бол би маш сайн мэдрээд байна. Арсны ерөнхий энэ чанар ямар байгаа нь мэдрэгдэж байгаа юу? За одоо сайхан л болж байгаа бох. Яг нэг хэлэхэд нөгөө өмнөх үетэйгээ харьцуулахад барьж тэр меморийг хадгалж чадаагүй л байна л да. За энэ хоёр зураг яг бодитойгоор ингээ харьцуулсан байгаа ч гэсэн 3D-гээр харьцуулбал бүр мэдэгдэн. Энэ дээр ингээд энэ хүзүүний үрчлээний зураас ямар нингэрсэн байгаа нь ингээд харагдаж байгаа тий. Тэгэхээр хүзүү энэ чинийгээр чангарж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хэсгийн энэ тоосон хэсэг байгаач энд хамаагүй агшаад цаашаа орцсон ийм хэсэг байгаа. За тэгээ нүүрний хэсэг дээр бол нүүр ерөнхий сойраараа тунгалж байгаа учраас одоо энэ толбнууд одоо энэ дээр тод харагдаж байгаа юм шиг санагдаж байгаа. Сойр нь цайрч байгаа учраас энэ өнөдөр тод харагдаж байгаа юм шиг харагдаж байгаа. Яванда эднэр чинь бас давхар бүдгэрнэ. За тэгээд энэ зовхны энэ одоо хоньясууд одоо энэ дээр 2 зураас байгааз энэ 2 зураас энэ дээр бол ингээ нэг болцсон. За энэ бол чангарал явагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн оролтон дээр ийм одоо үр дүн мэдэгдэж байгаа. А арсны чанарын тухайд бол дотроо нягтшил бол явагдаад эхэлсэн. Энд бол одоо Retouch Pro 30 хоногоо гүйцээгээгүй тэл 10 хэд тонжоогоо үеийн үр дүн байгаа. Ерөнхийдөө нүүрний энэ нэг ийм урагшаа ингэж гурвалжилж орж ирсэн энэ нөхцөлтийн хэсгүүд чинь агшаад ингэж одоо цаашаа сууж ирсэн ийм байдалтай харагдаж байна. За энэ ташрын тохиолдуулаад бас эмчтэй мөн цэрмаа эмчтэй бас баярлалаа гэж хэлье. За тэгээд төгсгөлд нь нэг зүйлийг нэмж хэлэхэд анх энэ аппаратанд орох 2 эмчилгээнд ороход л хэлж исэн мэсгүй, өвдөлтгүй, зүгээр хатахгүй гэж хэлж исэн. Тэр бүгдээрээ үнэн байсан. Тэгээд эрэгтэй хүн бол за тэгээд сарбагчангаас нэг хүн илүү байхад болно доо гэд өөрт үүсэж байгаа нөхцөл байдал, харагдах байдлын өөрчлөлтүүдэд нэх анхаарал тавьдаггүй байсан бол мэсгүйгээр дээр нь маш богино хугацаанд тэгээд ийм үр дүнтэйгээр өөрчлөлтүүд гарч байгаа учраас надад бол тун их одоо урамтай сайхан байгаа. Дараагийн юмд нь баг орж үзэхийнсэн ямар үр дүн гарах вэ гэсэн бүр сонирхол бас төрөөд байгаа. Маш сонирхолтой нэг. Хүний ингээд энэ нүүрний хөдөлгөөнөөр ингээд бүгд хилэгдэж байдаг байхгүй. Гэтэл чавчхад үүсчээдэг байсан доод зохины өвчлөөс хүртэл нь харагдахгүй болчихсон юм байгаа нь одоо шууд надад бол мэдрэгдэж байна. Тэгэхээр арсны чанар бол ийм гоё толгор, энэ гадна талын өнгө нь бол их толгор ийм гоё болсон байна. За баярлалаа. За ингээд Retouch аппаратны тухай, үйлчилгээний тухай танилцуулсан 2 дахь дугаар маань дуусч байна. Та бүхэн нэвтрүүлгийн турш ярьсан арсны асуудлууд танд байдаг бол тэрхүү асуудлаа мэсгүйгээр, зүүгүүгээр, өвдөлтгүйгээр шийдэхийг хүсэж байгаа бол Charm Zone нэмлэгтэй холбогдоорой. За ингээд дараагийн дугаараар уулзлаа баяртай. Charm Zone, мэсгүй, эрүүл, залуу